За өнөөдөр Gmail дээр ихэнх одоо Gmail буюу Gmail Google аккаунт гэсэн үг л дээ. Google аккаунт дээр хэрхэн Gmailтэй болох вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Тэгээд яхаа сүүлийн үед нөө маш их спам ер нь ирдэг болсон. Тэгээд ер нь бол яхааг нөө олон жил бас хүмүүс ашигласан гэдэг утгаараа яхаагаас ихэнх хүмүүс татгалзаж эхэлсэн. Яагаад тэгэхээр яхаа бас нууцлалын хакертуулах магадлал өндөртэй гэж үздэг яхаа. Тэгээд сүүлийн үед бол энэ Gmail-ийг ер нь хүмүүсийг ашиглах соёл илүү их дэлгэрч байгаа л да. Тэгээд Gmail-ийн Gtalk энэ төр бас Gtalk. Тэгээ Gmail төр нь бүртгүүлснээр бол Gmail аккаунтаа болсноор Google-ийн маш олон дагалт дотор үйлчлэгнүүд авах боломжтой болдог. За Gmail бүртгүүлээд эхлээд gmail.com гэдэг ингээд бичээд орно. За ингээд оронгууд энэ доотлолт нь энэ create an account гэдэг одоо аккаунтаа үүсгэе гэдэг. Энэ дээр ингээд дарна. За энэ зүүн баганд нь за ингээд өөртөө нэрийг бичээд за энэ баазар гэж биччихье. Лого бичээд за энд нь болохоор одоо чи яг ямар одоо яг Gmail аккаунттай яг Gmail нэртэй болмоор байна уу? Тэрийг ингээд бичнэ. За ингээд чек гэдэг дарангууд энэ мэйл нэгдсэн байвал одоо энэ боломжгүй байна гэж хэлдэг. Энэ бол болж байна гэж байна. Одоо чи их баазрыг gmail.com гэдэг авч болж байна гэж. За доор нь болохоор одоо 8 тэмдэгтээс ер нь дээш тэмдэгтээс бүрдсэн нууц үгээ одоо энэ ингэж хийн. За болж байна гэж энэ нууц үг. За ингээд нууц үгээ хийчээд энэ нууц үг болж байна гэж шаардлага хангаж байна. За доор нь болохоор энэ яг нууц асуулт гэдэг гэж юм л да. Хэрвээ нэг юм нууц үг мартсан тохиолдолд чамаас асуудаг асуулт байгаа. За энэ дээр үл тухайн яг мөнгө мартахгүй гэдэг итгэлтэй авал яг гэдэг юм байна. За өөр ямар нэгэн тийм имэйл байгаа бол энд бас бичиж олно гэж байна. За ингээд яхаг ингээд биччихье. За Монгол улс нь бол ингээд хэвээрээ. За доор нь болохоор энэ спамаас сэргийлсэн энэ одоо хамгаалт кодыг ингээд дуйлгаад юм. Чигээд за ингээд одоо ингээд аккаунтаа үүсгэж чинь энэ дээр бол тодорхой ингээд хэдэн заавруудыг бас уншаад ингээд танилцж болно. Дөрмийн ингээд ерөөдөө ингээд Gmail аккаунтаа ашиглах. За ингээд бүртгүүлсний дараа бол энд одоо за ингээд юу нэг ганц заавар байна. Амжилттай боллоо гэж өөрийнхөө аккаунт руу орё гэж харъя гэж. За зарим тохиолдолд бол энэ Google-ээс заавал утасны дугаараар код авч ордог. Тэр нь гэхдээ ямар тохиолдолд гэдгийг сайн мэдэхгүй. Харин энэ аккаунтын хувьд бол ердөө тэгж асуусангүй. Шууд ингээд нэгтчихлээ л дээ. Шууд ингээд орчлоо. Ер нь гэхдээ яг ер нь л жоон тийм сэжигтэй ч юм уу эсвэл олон дахин одоо тэр хандлт мандалтаас ч юм уу хамаарат энэ хүн олон аккаунт нэгээд байгаа ч юм уу тиймэрхүү тохиолдолд бол заавал тэр утсаар нь хоног код өгч ордог гэж магадгүй зүгээр миний зүгээр таамаглалаар бидэгч бодож юм. Мэргэжлийн хүмүүс нь зүгээр нэг тийм мэргэжлийн юм байдаг л байна. Саяны нээс аккаунтын хувьд бол шууд ингээд нэгдчихлээ. За тэгээд ихэнх тохиолдолд бол энэ аккаунт руу орохоос өмнө утасны дугаар асууна. Тэгээ утасны дугаараа хийгээд тэнгүүд Google-ээс чам руу ингэж утастаад чамд код өгдөг. Нэг хэдэн тоо одоо нэг тоо 4 тоочлол ингээд өгöd. Тэр тоог нь хийгээд оронгууд чи яг Gmail руу нэвтэрдэг. Тийм тохиолдол их хэвчлэн байдаг шүү. За тэгээд хэрвээ тийм байх юм бол та одоо кодоо хийгээд
нэвтрээрээ утсаар хэлсэн кодыг хийж нэвтрээрээ. За тэгээд зарим тохиолдолд ингээд шууд нэвтрэж тохиолдол байдаг. За ингээд та ингээд нэгэнт Gmail аккаунттай болсон цагт бол одоо тэр TweetDeck ч юм уу тэгээд энэ маш олон ийм үйлчлэгнүүдийг ингээд ашиглах боломжтой. Одоо Google дээр тавиад одоо сайт, групп, YouTube, image, videos, maps, news гэх shopping, books гэх ингээд бүгдийг ингээд ашиглах боломжтой болж байна. Тэгээд YouTube дээр ихэл та одоо дөрвөн видеого ч юм уу ингээд YouTube бол одоо дэлхийд дээр байгаа хамгийн том бас одоо IT серверийн компани болж хөгжсөн байгаа. Одоо ч баг 10 хэдэн мянган, 20 мянган ажилчтай өнөд байгаа дэлхийд том компани байгаа. Тэгээд за Gmail аккаунтыг яаж нэг анх бол Gmail аккаунт нэгэд их хүндрэлтэй байдаг. Заавал хүмүүс урдлага явуулах хүндэж юм уу нээх мэтлэн 3 жилийн өмнө тийм байдаг та. Тэгээ одоо бол ийм хялбар болсон байгаа шүү. Тэгээд хүмүүс одоо ер нь Gmail-ийг бас төлөв ашиглаарай. Тэгээд Gmail-ийг ашигласнаар бас олон давуу талуудыг мэдэрнэ. Жишээлбэл одоо энэ өөрийнхөө мэйлүүдийг хүртэл ангилж янзалж болно. Тэгээд баазыг бас Google баазыг ингээд бас ашиглах боломжтой болно. Ер нь олон юмнууд байгаа. Тэрийг өөрсдөө сонирхоод явна бас